Дорнод аймгийн Сэргэлэн сумын авраг гадуучин шадрууд 2025 тэмцээн маань Дорнод аймгийн Сэргэлэн сумын хаан 12 дуургийн нутаг дэвсгэр буюу хавтгай тэмэх газар амжилттай сайхан эхлүүллээ. Өнөөдрийн энэ сайхан гадуучин тэмцээнийг хамтран зохион байгуулсан Дорнод аймгийн Сэргэлэн сумын засаг даргын хамгийн газар Сэргэлэн сумын адуучдын холбооны хамт олондоо бид адуучдын хаан өмнөөс баярснаа дарагснаа гэрхэлье. Монгол адуухан эрхэмдэн хүндэлж явдаг, Монгол морин эрхэмдэн дээдэлж явдаг. За энэ сайхан Монголын өв соёлыг өөрсдийн биедэн шингэн хадгалж яваа олон шилдэг адуучид маань уурга дашуур шүүрэг морьтой шургуу, явган шургуу, эмэг боловсон дөрвөн төршилтэй бэлэн боллоо. оны 12 сард манай Сэргэлэн сумын адуучдын холбоо бас албан ёсоор нээгдэж 5 тэмдэгтэй болж одоо 25 оны энэ өдрөөс энэ оныхоо тэмцээнийг албан ёсоор зохион байгуулж байна. Тэгээд ордож байгаа баг тамирчтай амжилт хүсье. За ингээд тэмцээн нээснийг мэдэгдэе. За манай адуучид бол өнөөдөр тэгээд бүгд дөрмөө бол бараг мэдж байгаа бох тийм ээ. Яг дөрмийн дагуу явна. За тэгээд энэ одоо дөрвөн бол энд байна. Наац нь эхлээд уурга дашуураа шүүрээд морьтой шургуу явагдана. Энэ дээр бүх нойлсон хүмүүс бүгд асагдана гэсэн үг. Тэгээд за уурга юм уу дашуураа аль нэг нь авсан хүмүүс бол орно эргээд. Морой уургалсан тохиолдсон. За шүүгчээр өнөөдөр за манай таад бүгд үж байгаа ажаагаа маань байна. Сэрэн дугаараа тавгаах маань байна. За тэгээ миний бид гурван өнгө шүүнэ өнөөдөр. За ингээд адуусан төлөө нэрсний мэдэгдэе. Өнөөдрийн энэ сайхан авраг гадуучин шалруулга тэмцээнээс салхийг хагалж Дорнод аймгийн Сэргэлэн сумын 12 дуургийн Ариат Сэргэлэн сумын авраг гадуучин баасан дэржин Эрдэнэ очир маань эхний даалгаврыг үүсгэхэд бэлэн болсон байна. Эрдэнэ очир маань нэг сайхан өндөр хүрэн алзан морьтой салхийг хагалуулж байна. За уурга дашуур шүүрэн. За эхний дашуурыг амжилттай сайхан шүүрээд уургыг бас сайхан голоос нь шүүрж байна. Манай Эрдэнэ очирууд одоо Сэргэлэн сумын шилдэг гадуучдын нэг аймгийн авраг шалруулах гадуучин тэмцээний 2 дугаар барийн шагналт. За хор сэргэлтэй сумдуудын тэмцээнд бол байнгын оролцож байдаг. Байнгын бай шагналын эзэн болж байдаг өнөөдөр шилдэг гадуучдын нэг. За аав нь бол одоо баасан дэрж гэж одоо эмнэг хангалыг бэлгүүлж одоо спортын мастер цолыг хүрдэж байсан. Ийм гайхалтай адуучин аавын удам залгасан хөө. Эхний даалгаврыг амжилттай сайхан биелүүллээ. За хоёр гадуучин маань Сэргэлэн сумын амин хошоо тэргүүний барчин нэг дөрөгийн Ариат Бонцог хорлоогийн мөнгө хоёр гадуучин маань гарч ирж байна. За ташуурыг амжилттай сайхан шүүрлээ. За уурган дээр хүрэн морил одоо за нэлээд л холуур гарчих шиг боллоо одоо хүрэн морины хурд бол одоо нэлээд сайхан саарлаа. За манай адуучид маань уурга ташуур шүүрэхэд бол одоо унсан морин сайхан шугам шиг чигээрэн давх гэж хурд саарахгүйгээр дээрээс нь авахад самбаагаараа шүүрж авдаг. Тэгжиж оноогоо бүрэн бүтэн авдаг юм дүрмтэй. За дашуурыг сайхан сагалдран дээрээс нь шүүрээд авна. За уургыг бол одоо яг сайхан уурганыхаа дэхий голоо шүүрэх юм бол одоо оноогоо бүрэн авдаг. За уургыг бол одоо цээж мод тавьцаа уурганы хувь хавцаа шүүрэх юм бол оноог бас дутуу болгодог юм дүрмтэй. За мөн хоёр маань эхний даалгавраа бас амжилттай биелүүллээ. За дараагийн адуучин Дорнод аймгийн Сэргэлэн сумын 12 дуургийн Ариат залуу адуучин Тур мандах маань эхний даалгаврыг биелүүлж байна. За уурган дээрээс л одоо нэлээд газраас л зайтай гарна өндий өнгөрч байна да. За эхний даалгавар бол амжилтгүй Тур мандах маань. За дараагийн адуучууд Дорнод аймгийн Сэргэлэн сумын аймгийн тэргүүний очир хүрээ дөрөвдөргийн Ариат залуу адуучин ан хоёр маань даалгавран гүйцэтгэж байна. За өндөр саарл морьтой гарч ирсэн. За уургыг бол одоо яг сайхан голоос нь шүүрж аваад л морины урдыг жоохон сааруулаад өөрөө шидчихийн дагаварга.
Гарнаа сан алдлаа. За одоо шүрсэн битгий бүгдээр харцгаая. За ташуурн дээр бол жоохон гар зөрөөд өнгөрцсөн. Буцаж босож ирээд уургыг одоо зөв талаараа шүүрэх гэж үзсэн. За буруу талаараа шүүрсэн юм байна. За уургыг бол цаарлан барил жоохон хур цаарсан боловч энэ уурган дээр бол амжилттай сайхан шүүрлээ. За дараагийн адуучин Дорд аймгийн Сэргэн сумын 12 дуурайгийн харьяа залуу адуучин Эрдэнэцэн маань бор морьтой гарч ирээл даалгаврыг гүйцэтгэж байна. За уурган дээр ирсэн уургыг яг сайхан авах гэтэл бор морь маань одоо дээгүүр нь гараа явчих юм да. Ер нь бол морьныхаа амиг яг сайхан уурга дашуурын чигтэй шугам шиг сайхан давхуулаад хурдын саарлахгүй даалгаврын гүйцэтгэл одоо оноогон амжилттай сайхан авнаа. За дараагийн адуучин Сэргэн сумын аймгийн Тэргүүний Баян 3 дуурайгийн арай залуу адуучин Батэрдэн маань өндөр хүрэн халзан морьтой. За даалгаврыг үнэхээр гайхалтай сайхан гүйцэтгэлээ. За яг л манай Батэрдэн адуучин шиг л ингэж сайхан морины хур цааруулалгүйгээр даалгаврын гүйцэтгэх юм оноогон өндөр авах боломжтой. За уургыг бол одоо за ташуурыг бол үнэхээр сайхан шүүрлээ. Хүрэн халзан морь чигээрэн сайхан хур цаарлгууд авахдаг морь байна. За уурган дээр яваад очихын бүгд хамтаа харцгаая. Удаа шүүсэн бичлэгээс. За уургыг манай Батэрдэн маань голоос нь шүүрч чадсан. Оо цээжин гисгээ шүүрч үү гэдгийг л одоо хамтаа харцгаая да. За уургыг бол ер нь цээжин гисгээ шүүрсэн байна. Тэгэхээр морины хурд бол үнэхээр гайхалтай байлаа. За дараагийн адуучин Сэргэн сумын аймгийн Тэргүүний Баян 3 дуурайгийн харьяат Баясгалангийн Шараг бүжийн сайхан адуучин цайруу морьтой гарч ирээд даалгаврыг гүйцэтгэж байна. За ташуур амжилтгүй уурган дээр бас л гарны газраас нэлээд зайтайл жоохон зорим муутайхан шиг л хэлүүлж хүүдэлгэлтэй харагдаж байна. За манай авраг адуучин Эрдэнэ очир маань бас тэмцээний хүндэт дахиад өөрөө салхины хагалсан одоо бас уурга ташуурыг газар дээр байрлуулж бас явж байна. За өнөөдрийн Сэргэн сумын авраг адуучин 2025 тэмцээн бол одоо тэнгэрүүд нэлээд жихүүдсэн хүйтэн цаг агаар тавиалаа. Адуучид маань халуунд харж хүйтэн хөрл сурсан адуучид бол өнөөдөр бас морин унаад бас адуугаараа наадахаар хөрөлцөн ирлээ. За дараагийн адуучин маань Сэргэн сумын аймаг хашаа Тэргүүний Барчин 1 дуурайгийн арай залуу адуучин Май Дэлгэр маань даалгаврыг гүйцэтгэж байна. За дэлтэй буурал цоохор адуу юм уу да унжирсан. За уургыг сайхан дэхий голоос нь шүүрээд авлаа. За эхний даалгаврыг амжилттай сайхан гүйцэтгэж байна. Дараагийн адуучин Сэргэн сумын аймаг хашаа Тэргүүний Барчин 1 дуурайгийн харьяат залуу адуучин Ган Чөдөр маань даалгаврыг гүйцэтгэж байна. За ташуурыг бол одоо за уургыг бол үнэхээр сайхан. За морины хурд бол үнэхээр гайхалтай байна. Морины хурдыг бол ингэж сайхан сааруулалгүй чигээрэн давхуулаад эхний даалгаврын гүйцэтгэх бол бас амжилттай оноогоо авах боломжтой. За ташуур дээр яас шүүрсэн үү гэдгийг харъя. Шүүрсэн юм шиг байна. За ташуурын амжилттай уургыг амжилттай шүүрж эхний даалгаврыг гүйцэтгэлээ. За дараагийн адуучин Сэргэн сумын 12 дуурайгийн арай залуу адуучин Баасандоржин хангал гэж одоо шилдэг адуучаан. За Сэргэн сумынхаа авраг адуучин Эрдэнэ очир гэж одоо түргэн тав хүндэн дурдж байсан. Салхий хагалж эхлүүлж байсан аврагын маань бас төрсөн ахнаа. Тэгээд аавнууд одоо аргагүй адуу молон нэрмгүй тэр сайхан эмнэг хангалд бол одоо хажиг шиг наалддаг спортын мастер хүн байсан да. Баасандорж одоо Сэргэн сумын ард түмблийн аргагүй бидэн өнөөдөр хангал Эрдэнэ очирвол аавынхаа тэр сайхан залгам чалааг өргөжлүүлэн яваа. Утам дамжсан адууч да. За дараагийн адуучин Сэргэн сумын аймгийн Тэргүүний Барчин 3 дуурайгийн харьяат Сэргэн сумын адуучдын холбооны дэд тэргүүн хан төмрийн Батчулуун дүү маань
даалгаврыг гүйцэтгэж байна. За өндөр саарламар юм уу да хөрөлцөн гэсэн. За уурган дээр бол бас нэлээд л холуур өнгөрч саарламар жоохон хөндлөн дээгүүр гараад авчих боллоо. Өнөөдрийн адуучны тэмцээний аврах шалруу тэмцээнийг бол бас Сэргэн сумын адуучдын холбоо застрын хамгаалалтын хамтран зохион байгуулж байгаа. Сэргэн сумын адуучдын холбооны тэргүүн арчны дэргэн хараад сумын ачин адуучин мөнгөр дэржин хад өргөл за тэд тэргүүнээр нь одоо энэ ихний даалгаврын гүйцэтгэж байгаа ган төмрийн Батчулуун дүүнер маань хамтран ажилладаг. Тэгээд Сэргэн сумынхан адуучдын холбооны хамт олондоо эд адуучдынхан өмнөөс малчдынхан өмнөөс байрсан дарсан илэрхийлье. За дараагийн адуучин Сэргэн сумын 10 одоо 2 дуурайгийн харьяат залуу адуучин Болор Эрдэнэ маань даалгаврыг гүйцэтгэж байна. За дашуурыг одоо шүүрч чадсан уу юу зураглаач маань одоо удаас сүсэн бичлэгээр харуулах байхаа. Уургыг бол амжилтаа сайхан гол хавцаа шүүрээд даалгаврыг гүйцэтгэж байна. За дараагийн адуучин Сэргэн сумын аймаг хашаа дэргүүний барчныг дэргэн харьяат залуу адуучин ан уйгийн мөнх чаргал маань даалгаврыг гүйцэтгэнэ. За цагаан сарлаад бол одоо нэлээд холоос уургыг цээжин дээрээс нь шөөрөөд авлаа. Дашуурн дээр бол одоо үнэхээр сайхан борны хур саарлгүй гарч ирсэн. Уурган дээр ирээ жоохон борны хур саарад даалгаврын бүтэн оноогоо аваагүй хаа. За өнөөдрийн Сэргэн сумын аврах шалруудах адуучин 2025 тэмцээн маань амжилттай сайхан үргэлжилсээр байна. За өнөөдрийн энэ сайхан тэмцээнийг манаас олон сайхан залуу малчид маань хамтран ивент итгэсэн. За Сэргэн сумын 12 дуурайгийн арай залуу адуучин Бат Жаргал буюу адуучдынхан дунд одоо бар пэмэн алдарсан энэ сайхан залуу даалгаврын гүйцэтгэж байна. За уурга шүүрлэлээр нэлээд алдчих шиг л боллоо. Сайхан өндөр харлаг мөртөө оролцож байна да. За Сэргэн сумын олон сайхан шилдэг адуучид манай Эрдэнэ очир авраг адуучин за хан хангал за манай Бат Жаргал буюу Барп за Бат хоёрын мэгмар сүрэн буюу сүрэн хэмээн алдарсан адуучдад лаг сүрэнгийн хорлоо лаг сүрэнгийн эренчин гээд олон сайхан шилдэг адуучид байдаг. Эдгээр адуучид хөлс зэрэгэлдээ сумдуудын тэмцээн уралдаанд мянган идэвхтэй оролцож байдаг. Аймгийн аврах шалралт тэмцээндээ хүртэл идэвх санаачлахтай оролцож байдаг ийм сайхан адуучид аа. За дараагийн адуучин маань Сэргэн сумын аймаг хашаа дэргүүний барчныг дэргэн харьяа залуу адуучин Даваадаг буюу адуучдынхан дунд одоо даадаг хэмээн алдарсан энэ сайхан адуучин маань за ухаан халдсан бодио халдсан морьтой даалгаврыг гүйцэтгэж байна. За дашуурыг амжилттай шүүрсэн үү гэлтэй харагдахгүй байна да. За уургыг бол яг сайхан дэхий голоос нь шүүрээд авлаа. Олон сайхан дүүнэртэй бас үлгэр дүүрэл болж байна. За дараагийн адуучин Сэргэн сумын 12 дуурайгийн харьяат залуу адуучин Гам бол гэдэг адуучин маань бас хөрөн халдсан морьтой нэлээд ширүүхэн даалгаврыг гүйцэтгсэн боловч одоо даалгавар жоохон амжилтгүй юу гэлтэй харагдаж байна да. Нэлээд холуур гарцсан юм байна. Уурганд хүрэхэд бол одоо төө хэрний дотож байна. За дараагийн адуучин Сэргэн сумын аймгийн дэргүүний очир өрөөдөр дэргэн харьяа залуу адуучин Ган лав маань. За Ган лавгүй л одоо даалгаврыг үнэхээр 100% гүйцэтгэлтэй харуулж чадлаа да үзэгч түмэндээ. За буурал цоохрон морьтой орж ирээд за хэрэг дашуур дээр бас сайхан шүүрсэн. За морины хурд бол саарахгүй сайхан чигээрэн давхуулаад уургыг бол амжилттай сайхан гүйцэтгэж байна. За дараагийн адуучин Сэргэн сумын 12 дуурайгийн харьяат ган тулгын хагин Ирва гэж адуучин гарч иж одоо даалгаврыг гүйцэтгэж байна. За уургыг бол одоо цээжнээс нь л нэлээд шүүрээд авах юм да. Уг нь морины хур саарлгүй сайхан амжилттай жигээрээ орж ирж байна. За манай хагин Ирва бол одоо бас л яхан аргагүй Монгол морин тайртай Монгол морийг эрхэмдэн дээд хүндж авдаг шилдэг адуучдын малчин залуу малчдын төлөөллөө. За бас агтны өрөө 2025-д бас Хосон мөртөн төрлийн тэмцээнд амжилттай сайхан оролцоод орон нутгийнхаа нэр буюу Сэргэн нутгийнхаа нэрийг өндөрт гаргаж чадсан юм сайхан малчин залуу өнөөдөр бас адуучин тэмцээнд амжилттай сайхан оролцож байна.
За дараагийн адуучуу Сэргэн сумын маань 12 дуурайгийн харьяат залуу адуучин Намсрынгийн мөнх цулмаан даалгаврыг гүйцэтгэж байна. За өндөр хүрэн халзан морьтой гарч ирсэн. Жохон даалгаврыг гүйцэтгэл муутай л биелүүлчих шиг боллоо да. Бас мөнх цулмаан өнөөдрийн авраг адуучин шалруулах тэмцээний маань бас тэргүүн байрын бай шагналыг сайхан соёолон адуугаар дааж оролцож байна. За энэний мөнх цулын өмнөхөн шүүрсэн аян хэрвээ маань бас адуугаар байлж байгаа. Адуучид маань бас адуучтаа дэмжээд бас адуугаар бай шагналыг байж өнөөдөр хамтран ажиллаж оролцож байна. За мөнх цул маань эхний даалгавар жоохол амжилтгүй болж өнгөрүүлж байна. Дараагийн адуучид Ород аймгийн Сэргэлэн сумын 2 дуурайгийн харьяат залуу адуучин Дорж Дэрэм гараанаас гарлаа. За дашуурыг амжилттай шүүрлээ. За уурган дээр мориг жоохон явуулаад өгсөн. За уурган дээр одоо бас газраас нэлээд гарна хөндийнхэн өнгөрж байна да. За жижиг өрн морьтой л эхний даалгаврыг гүйцэтгсэн байна. Өөрөө бас сайхан часамдөртэй хүн юм да. За дараагийн адуучин Сэргэн сумын амин хашаа дэргүүний барчин нэг дөргөн арай лавсрынгийн хорлоо маань даалгаврыг гүйцэтгэж байна. За дашуур шүүрлт юу болов? За эхний уурган дээр бол одоо бас л амжилтгүй шүүрлээд за морины хувьд бол гололдог бай. Сайхан чигээрэн давхдаг морь байна. Өөрөө л жоохон зориг муутайхан шиг л шүүрч хөвөлгөлтэй харагдаж байна да. За лавсрынгийн хорлоо адуучин маань эхний даалгавар амжилтдаг бай. За дараагийн адуучин маань Сэргэлэн сумын залуу адуучин Нямдорж маань за морины хурдл гайхалтай эхний хурдыг бол үнэхээр гоё оруулж ирж байна. За даалгаврыг бол үнэхээр амжилттай сайхан биелүүлж байна шүү. За морныхан амыг барилгуудаар машин гашаа хоёрын завсраар л ороо явчлаа. За Нямдорж маань эхний даалгавар амжилттай биелүүллээ. За яг ингэж л морины хурд сааралгүй морь чигээрэн давхих тусмал одоо адуучид маань өөрсдөө даалгаврын гүйцэтгэхэд нэлээд өхөө болж ирэн дээ. За уургыг бол үнэхээр сайхан яг сайхан дэхий голоос нь шөөрөөд авсан байна. Даалгавар амжилттай Нямдорж маань. За дараагийн адуучуу Сэргэлэн сумын 12 дуурайгийн харьяат Зоригбаатарын Чимэд очир адуучин маань өндөр харлаг морьтой сайхан гарч ирсэн. За эхний даалгавар за жоохон зориг муутай хэл тонгоогоод байна үгэлтэл харагдаж байна да. За тийм гинэ. Жоохон зориг муутай л тонгоож байна. Тийш харлаг морь бол одоо үнэхээр сайхан сурцсан морь нөө сайхан чигээрэн давхаал гараа авчиж байна. За дараагийн адуучин Сэргэлэн сумын аймгийн дэргүүний очир 4 дөргийн харьяат сумын зам бонцог жавын баяр хүү адуучин маань за эхний даалгавар за бүр уурган дээр ч очсонгүй да морин жоохон нэлээд үрж дэрвсэн морил байх шиг байна да. Эхний даалгавар амжилтгүй. За эхний дашуур дээр бол үнэхээр морил сайхан сунажраад давхиж байсан. Дараагийн өндөр морин жоохон үргэж дэрвчхүүдэлгэлтэй уурганаас нь бүр холдоод яваад өглөө шүү. Зүгчдөр ороо явчлаа. Манай Сэргэлэн сум өнөө жил адуучтай холбоог шинээр байгуулж самдах тэмдэг аваад өнөө жил сумын авраг ядуучны тэмцээн анх удаага зохиож байгаа.
Тэмцээн маань одоо уурга ташуур шүүрэх, морьтой явган шургуу, булгаа ингээд бүх төрлөөр болж байгаа. Тий. Нийт хэр олон залуучууд хамрагдсан? Одоогоор л хамрагдах залуучууд нэг 20 залуучууд л байна. Тий. Яг сэргэлэн цумын үндсэн сэргэлэн цумын харьяатай залуучууд орно гэсэн байгаа. Дараа нь одоо морьтой явган уургална. Тэгэл одоо оноогоо аваад тэгэл төрүүлэх нь одоо тэгэл хамгийн сүүлд булгаа орно. Тийм л шүү дээ. Тий. За сэргэн сумын авраг шалралт хадуучин тэмцээний маань 2 дугаар үе буюу морьтой шургуу эхлүүлсэн байна. За морьтой шургуун дээр сэргэн сумын барчин өдрийн арай залуу хадуучин мөн 2 маань шургуулсан. За бүрэн алдсан мөрн луурган толго алдалгүй хийгээд эргүүлж байгаа оноогоо бүрэн авч явах шиг байна да. Монгол адуугаар хэмдэг хүмүүсүүд одоо олон сайхан залуучуудад гарныхан сайхан шуугаар адуугууд одоо бөөрөн дээр эргүүлж унгааж байдаг. За тэрийгүүд одоо зөвшөөрөхгүй болоод ер нь бол уурга толго алдалгүй оруулаад морийг одоо өөрлөгөө бүтэн эргүүлсэн тохиолдолд одоо бүтэн оноогоо авдаг болсон байлаа. За дараагийн адуучин сэргэн сумын галын гол товдрын харайт залуу адуучин Бат Эрдэнэ маань уургалсан. За бас морныхан араас л татагдал явчих шиг боллоо. За дараагийн адуучин сэргэн сум 2 дугийн харайт Батчаргал буюу бар пэмэн алдарсан адуучин маань шургуугаа эхлүүлсэн. За амжилтгүй толгоо онсонгүй. Дараагийн адуучин сэргэн сумын аймаг хошоо тэргүүний барчин нэг дүргийн харьяат даваадаг буюу даадаг маань одоо эхний шургууган гүйцэтгэж байна. За эхний дэлтэй хөр адуундууд одоо толгоо бол онжоо харагдах юм да. Морь бол бас сайхан сууж байна. За уургаан л алдаад явуул чуул гэлтэй л харагдаж байна да. За 2 дугаар үе буюу одоо морьтой шургуу тэмцээн маань амжилттай сайхан эхэлж байна. За дараагийн адуучин сэргэн сумын араа 2 дуургийн арай залуу адуучин Батөрийн Баатар маань уургалж байна. За толгоо алдчихвоо яв. Эргүүлээд алдчихвоо. Ер нь одоо толгоо онсон тохиолдолд бол сайхан морь сайхан суугаад адуучид маань өөрсдөө 2 сайхан шуугаар уургалсан адуугаа бүтэн эргүүлж харсан тохиолдолд одоо бүрэн оноогоо авдаг юм дүрмтэй байдаг. За дараагийн адуучин сэргэн сумын араа 2 дуургийн арай залуу адуучин ган дулгын аян хэрваа морьтой шургуу гаргахад за ганцхан адуул гарсан да. За амжилттай сайхан толгойг нь хийгээд авлаа. За ер нь бас л эмээлийнхэн урддаггүй бүр давтсан л татаж байна да. Энэ жилийн хувьд одоо сэргэн сумын маань малчин төмөл өнтөө сайхан өвлжиж байгаа. Адуу мал гэлтгүй ер нь 5 гошуу мал маань ядар зүдэрсэн зүйлгүй жоохон хүй төрөл багтаа сайхан өвөл болж байна. За дараагийн адуучин 2 дуургийн арайт залуу адуучин мөнх зул маань гаргасан. Ер нь адууг нэгээр нь сайхан гаргаж өгч чадж байна да манай адуучид маань. За мөнх зул маань 2 даалгаар амжилттай бай. За адууг сайхан шаанд нэгээд бөөндөр нь оруулаад ирж байна. 2 дуургийн морьтой шургуу дараагийн адуучин маань 12 дуургийн харайт залуу адуучин Дорж Дөрм маань морьтой шургуугаан гүйцэтгсэн амжилтгүй л өнгөрлөө дөө. За гарч байгаа адуунуудын хувьд бас сайхан гараа өндөртэй хурдтай сайхан гарч байна. За дараагийн адуучин сэргэн сумын аймаг хошоо тэргүүний барчин нэг дүргийн харай залуу адуучин Тав сүрэнгийн хорлоо маань уургалсан. За толгоо онсонгүй 2 даалгаар амжилтгүй. За 30 гаруй адуучид бүртгэснээс одоо эхний 1-2 дугаар үе дөрөв адуучид маань бүрэн сайхан бүрдгөнөөрэ эхний 1-2 дугаар үеийн давсан. За 3 дугаар үедээ шилдэг 12 адуучин оноогоор шалгаран үлдээд байна. Орчин өдрийн харайт залуу адуучин мөн 2 маань уургалсаа. За нэлээд сайхан уургалаа. За мөн 2 бол одоо амжилттай сайхан эргүүлж чадлаа. Явган шургуу тэмцээнийг амжилттай сайхан эхлүүлж байна. Аймаг хошоо тэргүүний барчин өдрийн харайт залуу адуучин мөн 2 маань 3 даалгаврын амжилттай сайхан биелүүллээ.
За хоёр хатуучин 5 дуурайгийн хатуучин Батэрдэн дүү явган шургуул дээр толгоон сумгаалж байна. За Барчин 1 дөрөгийн арай залуу хатуучин Май дэлгэр дээр адууг сайхан шахаад аргаад өгсөн. За ихэд гоё уургалж байна да. За энэ дэлтөөр хатууч 2-3-аар нь ханаруулаад л аваад өгчлээ. Бас л адуу билэртэй өнтөө сайхан өвөл болж байгаа юм хинжтэй. За толгой өвөл онсон юм байна. Толгой оноод одоо хараахан эргүүлж чадлаггүй. Хөл олдсон юм байна. За ер нь бол адуугаас хөл алдуулсан байна шүү. За өөрөө хөл алдаал нүрээр газар молмөргөл унж явах юм да. Яа бас л адуунд хайртай төмөнд одоо адуучин тэмцээнд ордог. Ер нь бол адуучин залуучуудын маань гарын шууны бэр, гарын шууны тэнхээв нэлээл өндөр өдөг. За 2-3-аар нь ханаруулаад авсаа. Дараагийн адуучин Сэргэн сумын 12 дуурайгийн ариат. Залуу адуучин Баасан дөржин хангал маань явган шургуундан бэлэн болсон байна. За өрөө алзаад за яг сайхан аргагүй л осол нэрэ адуун хайртай адуугаар хэмдэн хүндэлдэг адуучин удамтай ийм сайхан залуу өнөхөр яг сайхан гол татаад эргүүлээд аваад ирлээ да. Манай авраг адуучин Эрдэнэ очрын төрсөн хангал гэж энэ сайхан залуу явган шургуун дээр л бас өөрийнхөө эрэмбий гэдэг гарамгаа гэдгийг харуулж байна да. За манай хангал оноо бол бүтэн авсаа. Дараагийн адуучин Сэргэн сумын аймгийн тэргүүний Баян 3 дуурайгийн харай залуу адуучин Мөнхөрдөн маань явган шургуундаа бэлдсэн байна. За Мөнхөрдөнөр 2 сайхан адуу гаргаад ирсэн. За амжилттай сайхан уургалж байх юм да. Ер нь бол одоо манай залуу адуучид маань бол ер нь Монгол адуучдынхаа тэмцээний дүрмийг бол сайтар сайхан барьж байна. Өнөөдөр тэмцээн зохион байгуулалт бол үнэхээр амжилттай сайхан болж байна. Дэг журам бол үнэхээр сайхан зохион байгуулалтаа эхэлж байна. За дараагийн адуучин Сэргэлэн сумын галын гол 5 дуурайгийн адуучин Батэрдэн маань явган шургуугаа эхлүүлж байна. За амжилттай сайхан толгой онсон боловч одоо өөрөө атгалтад дутуу байснаас болж уургаан алдаж байна да. За дараагийн адуучин Сэргэн сумын аймгийн хошид дөргөний Барчин 1 дөрөгийн ариатай залуу адуучин аймгийн алдар туяач жаргал сайхны Энкот маань дараагийн сайхан шургуугаа ийн. За толгой алдчихлаа. 3 дахь даалгавар амжилтгүй Энкотын хувьд. За дараагийн адуучин Сэргэн сумын аймгийн дэргүүний очир үрээ 4 дөрөгийн ариатай залуу адуучин Ган лавг адуучин маань за Ган лавг маань үнэхээр сайхан уургалж одоо эргүүлж байна да. Даалгаврыг бол одоо 100% сайхан гүйцэтгэлээ. Асал адуучдын ер нь 2 гарны шууны бэр бол бас нэлээд байдаг. Ягаад бол энэ сайхан тэнхээтэй адуу өөрийнх нь хурд хүчээр дайран орж иж байгаа толгой онсон тохиолдолд бол ер нь сайхан эргүүлж байна. За Ган лавг бол одоо бүтэн оноо авч байна. За дараагийн адуучин Сэргэн сумын адуучин Нямдорж адуучин маань за сайхан өрөө алдсан адуу гараад ирсэн дээ. За толгой онсонгүй дээ манай Нямдорж өвдөл. За өнөөдрийн тэмцээний хамгийн сүүлийн шат буюу эмнэг болгуулах тэмцээн маань эхэлж байна. За манай Сэргэн сумын 12 дуурайгийн харайт Сэргэн сумын авраг адуучин Баасан дөржин Эрдэнэ очир маань бас хамгийн сүүлийн даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн болсон байна. За манай Эрдэнэ очир бол одоо эмнэг хангад бол одоо эрэмгүй хаав нь бас сайхан хажиг шиг наалддаг спортын мастер хүн байсан. Эмнэг сургагчаар спортын мастер авч ирсэн. За ахын наа талд нь бас сайхан дүүгээ мордохын хараа зогсож байна. За дэлтэ хөрөө адууч нэлээд сайхан огшиж байна да. Нэг сайхан тал дээр гарч ирээд хоёр тийшээ гойдож эхэллээ.
За өмнөг болгоодохыг бол одоо яг ингэж л үзүүлэх хэрэгтэй. Ер нь жоохон чигээрэн болгож байна. Бас зарим атуунууд чинь янз бүрийн болго тавиадаг. Огцом дороо эргэж болох хадуу хамгийн эвгүй болгонд тооцогддог. За асал огшиж байна. Эрдэнэ очрын маань ер нь зүүн хөлн нэг салж ирээд буцаагаал сайхан хавчаад авлаа. Хавчил сайтай байна. Манай Эрдэнэ очир авраг гадуучны хувьд одоо биений хувьд бол жижигхэн том адуунд хавчхад бол нэлээд л хавчаа шаардна одоо бас биений арзмар жижигтэй ч гэсэн өнөөдөр энэ сайхан Монгол морин эрхэмлэн хөндөж энэ сайхан адуучин гэдэг сайхан эрхэм цолыг хүртэж яваа. Сэргэн сумын адуучаан аймгийн авраг шадраг хадуучны тэмцээний 2 дугаар байрын шагналт. За Улаанбаатар тулсан тэмцээнд бас 2 дугаар байр. За Сэргэн сумынхан авраг гадуучин өнөөдөр Сэргэн сумынхан авраг гадуучны батал хөө үе гэж одоо хамгийн сүүлийн тэмцээнд амжилттай оролцож байна. За хөдөлтөй хөрөнгө адуунаас бол ер нь буухгүй байна оо. Манай Эрдэнэ очрол сайхан хажиг шиг наалдаж байна. Хоёр тийшээ гоё даал бүр хөөргөж байна да. За дараагийн адууч маань за энд бол одоо шилдэг 5 адуучин шалгарсад одоо 5 болгоно 1 2 3 дугаар байрын төлөө өрсөлдөж байгаа. Сэргэн сумын аймгийн тэргүүний баян 3 дуурайгийн арай залуу адуучин Мөнх Эрдэнэ маань мордоход бэлэн болжээ. За наадад нь одоо Сэргэн сумын аймаг хашид тэргүүний барчин 1 дуурайгийн хараад залуу адуучин даваадаг буюу даадаг гэдэг хүн бол одоо амиг адуунд бол эрэмгүй. За Мөнх Эрдэнэний унсан адуу бол одоо нэлээд сайхан чигээрэн давхиж болгож байна да. За зохион байгуулалтууд амжилттай машинуудаа сайхан тойруулаад за өмнөг бэлгэсэн адуунуудыг бас гадагш нь гаргалгүй тэнд гашаа сайхан зоочгсон ингээд зохион байгуулалт амжилттай сайхан болж өнгөрж байна. За Мөнх Эрдэнэний болгыг дахин харуулж байна. За дараагийн адуучин Сэргэн сумын аймаг хашид тэргүүний барчин 1 дуурайгийн хараа залуу адуучин Гонцог орлогийн Мөнх 2 тэлтэй хол адуун дээр мордоход бэлэн болжээ. За эмээл хазааргүй тэр эрэмгийн хангад адуун дээр мордно гэдэг бол одоо залуучуудын хувьд нэлээд авах самбаа шаардсан авчил цайтай байж ижил. За бас дээрээс нь бас гойдохгүй зөвхөн дэдэн мандаас нь бариад иж болохгүй гойдох юм бол бас оноондон бүрэн авах боломжтой байдаг. За дэлтэй хул адууцаа энэ сайхан огшиж болгож багч нэ харин. За манай Мөнх 20 хувьд бол буухгүй байна. Оо сайхан залуу адуучин. За энэ дэлтэй хул адуу бол үнэхээр бас унгыг гэсэн бодолтой л болгодог адуу байна. За Мөнх 2-ын төгсгөлийн шат амжилттай. За болгоны тэмцээнд маань шилдэг 5 адуучин шалгараад 1 2 3 дугаар байрын төлөө өрсөлдөж байгаа. Мөнх 2-ын болгоныг дахин харуулж байна. За дараагийн адуучин Сэргэн сумын аймгийн тэргүүний очир 4 дуурайгийн хараад залуу адуучин Ган лавг маань мордоход бэлэн болсон. За Ган лавгийн мордож байгаа адууч бас нэлээд эрэмгийн амтан манда 4 тавуудаа дараад л дийлэхгүй байна. За Ган лавг маань даалгаврыг амжилттай биелүүлэх харъя. За Сэргэн сумын барчин 1 дуурайгийн харь залуу адуучин даваадаг буюу даадгаа хамаар очоод сүүлээс нь сайхан татаад зогсоож явах юм да. За өнөөдрийн Сэргэн сумын авраг адуучин шалруулах тэмцээнийг бол одоо Сэргэн сумын застрагын намгын газар Сэргэн сумын адуучдын холбоо маань хамтран сайхан амжилттай зохион байгуулж хамгийн сүүлийн шатаан явуулж байна. Өнөөдрийн тэмцээнийг маань бас ивент итгэж хамтран ажилласан Сэргэн сумын 12 дуурайгийн хараа залуу малчин залуу адуучин Нямсрынгийн Мөнх цул Ичин хорлоогийн Булбаатар Гант тулгийн Хаян Хэрва адуучдын дунд суран ах намын амдарсан. За Сэргэн сумын барчин 1 дуурайгийн хараа залуу адуучин Ан хуйгийн Мөнх чаргал Тамаш баярлаа. За өнөөдрийн энэ сайхан адуун тайртай, адуун дуртай, адуун сонирхолтой өмнө манаас хөндлөж өнөөдрийн адууга оруулж ирж одоо адуучин тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан 12 дуурайгийн ариат чимэл цаягийн Төмөн Насангийн гэр бүл одоо
Баярсан талархсан илэрхийлье. За ган лавг маань мордлоо доо. Ган лавг маань мордоо сайхан мунданаас нэлээд зуураад авсан. Ган лавгийн мордж байгаа надад бол одоо нэлээд эрэмгийн адуу байна да. За ер нь гуйдаа л шууд эхлүүлж байна. За зоригтой байна. Дэлтэ хараад бас сайхан бөлгөж байна. Манай ган лавг бас сайхан гавчиж байна. Сайхан тогтож байна өө. За өмнөг бөлгөөчдод одоо ингэж сайхан эрэмгийн байх хэрэгтэй да. За дараагийн шилдэг 5 адуучдын маань Сэргэн сумын араалаа 2 дургийн харайтай залуу адуучин бас Норжин хангал Эрдэнэ очир аврагын маань төрсөн ах бол адуун дээр мордсон. За 3 хүн огшиж өгөөл хангалын маань шидэвчлээ. Бол адуучаас за аналтай огшиж багшнэ. Дорнод аймгийн Сэргэлэн сумын авраг адуучин шалгаруулах 2025 тэмцээн маань Сэргэлэн сумын араалаа 2 дураг буюу хавтгай тэмэх газар амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөө. Өнөөдрийн тэмцээнд маань Сэргэлэн сумын араалаа 2 дурагийн харьяат сумын авраг адуучин Баасандоржин Эрдэнэ очир маань тэргүүн байрыг эзэлж бас аврагаан баталлаа. За 2 дугаар байрын эзнэр Сэргэлэн сумын аймгийн хошоо дөрвөний барчин 1 дөрвөн харьяа залуу адуучин Бонцог хорлоогийн мөнх 2 маань 2 дуурын шагнад эзэн боллоо. За 3 дугаар байрын эзнэр Дорнод аймгийн Сэргэлэн сумын аймгийн дэргүн очир 4 дөрвөн харьяат залуу адуучин Ган Тавг маань 3 дугаар байрын эзэн болж байна. Шилдэг 3 адуучиндан баяр хүргэе. За өнөөдрийн энэ сайхан тэмцээнийг санаачны зохион байгуулсан Сэргэлэн сумын адуучдын холбоо засаг даргын тамгын газрын хамт олондоо бүх сайхан адуучдынхаа өмнөөс бүх сайхан Монгол мориндан хайртай малчдынхаа өмнөөс баярсан талархснаа илэрхийлье. За нэг Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баасандоржин Эрдэнэс ирдэг юм аа. Өнөөдөр ингээд бүх төрөлдөө жигдэх юм байлаа дөө. Ураг дашуурандаа анхаарч ирсэн тэгээд гайгүй авчлаа. 2022 онд сумын авраг зохиоход бас төрүүлсэн. Одоо 25 онд бас төрүүлээ сайхан байна. Сэтгэл нэг болсон